Тэгэхээр өчигдрөөс эхлээд бол одоо та хоёрын маань уран бүтээл Монголын цахим ертөнцид одоо бас үнэхээр нөгөө цөм өшөглөж орж ирлээ гэдэг шиг юм болж байна тийм ээ. Хаагур чимээгүй байж байгаад ингээ гинт гараад ирвэ. Ерөнхийдөө бол уран бүтээлээ хийгээд би бол 25 жил болж байгаа. Тэгтээ хөгжмийн зохиолч мэргэжлээрээ. Тэгээд олон дуу хөгжим зохиож байгаа. Тэгээ миний дахиад нэг шинэ проект бол Этновог гэдэг хамтлаг байгаа. Тийм тэгээ одоо энэ хамтлаг маань харин овоо хүн таньдж ах шиг байна. Аха. Тухайн уран бүтээлийнхаа талаар ярил. Түргэн хэллэгийн дуу тэгээд зүр цэцэн өгсдөр бас дуу зохиож найруулж дуулсан байгаа битээр. Аха. Тий. Одоо уран бүтээлчид нөгөө үндэсний хэв маягийг шингээсэн тухайлбал хүү хамтлаг гэхэд хүннүр рокч гэдэг юм ингээ шинэ урсгалыг гаргаж ирж байна. Тэгээ танах бол одоо Монгол үндэсний энэ хөгжим аялгауг түргэн хиллэг зөөр цэцэн үгтэй хослуулад этновок гэхээр этно урсгал голдог гэж ерөнхийдөө ойлгосон зөв үү? Тий, манайх бол этно pop урсгал одоо шинэ гхэн чаашин те ер нь бол баримталж явж байгаа. Тэгээд одоо этно яг язгуур урлагийг дангаар нь сонсох үнэхээр гайхамшигтай. Монголд ч одоо дэлхийд даяараа язгуур урлагаараа мандж байгаа шүү дээ. Гэтэл яг жоохон pop стилээр одоо залуу үеийнхэндээ арай жоохон ойртуулахыг хичээсэн юм би өөрөө. Тэгээ сонсоход жоохон easy болгож, амархан болгож. Ер нь яагаад одоо энэ түргийн хэллэгүүдийг зүүр цэцэн үгсийг ингээд одоо дуу болгож уран бүтээл болгоё гэдэг санаа анх яаж төрсөн бэ? Одоо хамгийн анхны түргэн дуу маань хоёлоо бол яг энийг одоо яг Монголынхаа энэ бис соёлын үедээ холбож яаж хийх үү гэдэг магтаал болгож нэг үзье гэж нэг үзээд тэгээд түргийн хэллэг гэд би нөгөө нэг энэ сайхан гөлтөр балтар хотор өдөр хонхор газрыг гэдэг багшд нэг хэлж өгсөн аахгүй тэгсэн чи хөөе наача айгуу гой сонсогч штэ хоол тэгвэл түргийн хэлгээ бариад авчил та гэд Орос дээр Монгол дээр хоёр янзаар үзье гэд тэгснэ ер нь там монголоор ивэл зүгээр юм шүү гэдэг бид хоёр хамгийн анх яг түргэн дуу гарч ирсэн. Аха. Тий. Түргийн хэллэгүүдээ яаж сонгосон бэ тэр дуунд багтж байгаа? Түргийн хэллэгүүдээ болвол мэдээж яриг багшийн зохиосон ай хөгжмөнийхөө хэмнэлт тохируулаад тэгээ бид хоёр бүр баахан түргийн хэллэг судалж үзээд те. Тэгээ тэр дотроосоо яг нөгөө өгнүүд маань таарж байгаа одоо битэн дээр нь таарж байгаа хэсгүүдээ сонгож ирсэн. Тэгээ цаашаа бас зөндөө уран бүтээлүүд төлөвлөгдсөн байгаа. Тийм. 10 дуу байгаа. Нийт 10 дуу байгаа. Тэрнээс яг нэг нэгээр ингээ гаргаал явж байгаа л да. Тийм. Сайн ярьсан дуунууд нь. Одоо тухайн түргэн дууны бичлэг болол нөгөө Оросын телевизээр гарсан нэвтрүүлгийн бичлэг байх шиг байсан тийм ээ. Тэгэхээр нь Оросын зах зээл рүү бас түлхүү уран бүтээлээрээ гарыг гэсэн зорилготой байна уу? Хамтын ажиллагаагаа яаж өргөжүүлж байгаа вэ? Би өөрөө нөө Санкт-Петербургт Оросд төрөөд тэгээд 20 жил улаан хотод амьдарч байсан. Тэгээд Бурята урлагийн гавь зүтгэлтэн хөгжмийн зохиолч ахгүй. Тийм болохоор одоо Буратад очингууд нараа шинэ уран бүтээл хийсэн бэ, шинэ хамтлаг хийсэн бэ, та нарыг ийшээ шөөрэ, тийшээ шөөрэ гэж зөндөө ярилцлага тоглолтонд оролцоод одоо шинэ проектаа танилцуулаад ирсэн. Тэгээд би одоо энэ Оросын зах зээл гэх юм бол Орос гүрэнч их том гүрэнэлтэй. Би нөө Буратад амьдарч байсан болохоор Буратад олон жил одоо дуу хөгжим зохиож байсан болохоор илүү их танил болсон баг. Түүнээс Орос гүрэн даяар нь ярих юм бол мөн ч их ажил байна да. Тий хот болгонд нь очиж тоглолт хийн гэх юм бол тий. Танигт байх гэж найдаж байна гэхдээ мөрөөдж байна. Буратын телевизийн ямар шоунд одоо уран бүтээлээрээ оролцож байв та хоёр? Сая гэхэд Люмо гэж шинээр нэгдсэн юу ямар юу лээ гэж байна. Resto Club тийм клуб шинээр нэгдсэн гэдэг тэгээд амар гоё тийм уугууржин бичгээр бичсэн тийм юм дууд муудтай гоё газар нэгдсэн бэлээ тэрэнд урагдаж очсон. Тэгээд Даримо цэрэн дандаа боо гэдэг миний бас Бурат гэдэг артистуудын нэг миний уран бүтээлийг дандаа дуулдаг. Гол явсан ажил маань 4 клипний одоо тайлан дээр би өргөцсөн байхгүй. Хөгжмийн зохиолчоор. Тэгээд тэрэн дээр оролцохдоо хүмүүс биднээсээ ирснийг мэдээл тэгэл Бурат телевизд ярьсан, Бурат FM-д ярьсан. Тэгээд Богатырка гэдэг чи одоо Буратын төв төлөв юм уу? Тэр нь бас оролцсон.
шинэ жилийн л холбоотой юмнууд сая нөгөө цагийн тэгж дарж ирсэн болохоор. Бурятууд одоо бас л Монгол үндэстэн ястан бидний одоо элэг нэгт хүмүүс шүү дээ. Тэгэхээр та хоёрын уран бүтээлийн шинэ жанр төрлийг тэд нар маань хэрхэн хүлээж авч байгаа юм? Үнэхээр сонирхож байгаа. Ягаад гэвэл Монгол хэллэгчин шал өөр хэлдэг, бурайд хэлдэг айгу зөөлхөн юм олон үетэй байдаг нэг үг нь жишээлбэл хайр гэд нэг үетэй байхад бурайд оруулахаараа дууран гэд те амар тийм зөөлхөн хэллэгтэй. Монгол хэлж юм болохоор айгу хуурай хатуу хэллэгтэй байхгүй. Тэгэнгүүт төргийн хэллэгийг дуулангууд хүн болгоо бүр шокод орж ирсэн. Юу гэнүү гэж тэгээд. Бид нар бас өглөө үзээд юу ч вэ? Төргийн хэллэг юм уу? Ямар нэртэй дуу юм бэ гэдээ гайхлаа шүү дээ. Тэгэхээр бас энэ хүний анхаарал татсан ийм шин содон жанрыг ингээд ялангуяа тэр дундаа одоо ингээд хүүхд залуучуудын хэрэглэнээс бараг мартагдж байгаа төргөн хэллэг зөөрцсөн үгийг урлагийн бүтээл болгоод урлагаар дамжуулж түгээн дэлгэрүүлнэ гэдэг бол одоо бас уран бүтээлчдийн хувьд энэ салбартаа оруулж байгаа маш том хувь нэмэр юм да гэж харж байна. Баярлалаа. Үнэхээр би өөрөө 3 хүүхэдтэй байхгүй. Одоо манай том охин сожин. Тэгээд ерөнхийдөө бол би өөрөө ч гэсэн одоо Монголын төргийн хэллэг эднээс мэддэггүй. Монголд бараг амьдарч байгаагүй сүүлийн 10 жил Монголд амьдарч байгаа. Одоо ирээд 3 хүүхэдтэй гаргаад тэрнээс өмнө болохоор дандаа Оросд амьдарч байсан. Тэгээд 10 жил Хятадд амьдарч байсан. Тийм болохоор Монгол соёлоо өөрөө бас тийм сайн мэддэггүй байхгүй. Тэгээд манай аав ч өөрөө хөгжмийн зохиолч хүн. Тэгээ язгуур урлагийг одоо үндэсний байгаль чуулгын одоо ерөнхий хөгжмийн зохиолчоор олон жил ажилласан. Тэгээ дандаа язгуур хөгжимчид дуучидтай байдаг. Тэгэхээр аавынханд иргэд байсан учраас язгуурт угаасаа дуртай багаасаа манай хишгээ бас жүжигчний мэргэжлэр төгссөн мөртлөө өөрөө давхар морин хуур хөөмийн ингээд давхар явж исэн багш нараа хэлсэн зүг байх тий. Би болохоор жүжигчин мэргэжлэр яг үндсэн мэргэжил маань бол жүжигчин. Тэгээ соёл урлагийн их сургуулийг 19 онд төгсөөд яг жүжигчнэр сурж байхдаа давхар хөөмийн ангид од сүрэн багш цагт очир багшийн одоо удирдлагын дор хөөмийг 2 жил хичээллэж сурсан. Тэгээ тэрнээс өмнө 10 жил тахтаа бас морин хуур тоглож сурсан байгаа. Ер нь бол ингээд хүмүүсийн сэтгэлдлийг харангуут айгуу гоё эргээр ихэнх нь хүлээж авч байгаа айгуу гоёга. Зарим нь болохоор ингээд дүүрчсэн үгээр те төргийн хэллэгээр ингээд үгийг нь аваад дуу хийчих чих амархан юм биш те гэж хүмүүс тэгж байгаа. Гэтэ яг хүмүүсийг бол морин уур тоглонгоо, дуулангаа, хөөмилөнгөө энэ төргийн хэллэгийг хэлэх ямар өөрсдөө ингээд те тэгээд найруулах аранжировкын хийх олонний бичлэг, миксинг, мастеринг гэдэг энэ чинь бас маш их хөдөлмөр ордог, цаг зав ордог. Хитэн хоногоор бэлтжиж бичлэгэндээ орно гэх мэтэр асар их хөдөлмөр ордог. Ер нь бол Одоо тэгэхээр цаашдаа сюрпризний 5 6 шинэ уран бүтээл удахгүй гарах нь байна. Ер нь хүлээгээл байж байгаа юм тийм үү? Тийм ээ. Биднээс бол маш их урам зориг авж байгаа. Тэгээд дэмжиж байгаа хүн болгондоо маш их баярлалаа. Тэгээд та нарын одоо магтаалын үг, урмын үгээр биднээс ингээд тэжээгдэж өшөө цаашаа хичээх болно. За энэ хөөрхөн охин чи хэдэн настай юм бэ? Би 10 настай. 10 настай юм уу? Ээж их хоёртойгоо нийлээд бас дууд болсон байсан тийм ээ. Ямар хэлсэн дууд болгоод? Гоё. Чи ер нь дуулах дуртай юу? Дуртай. За чи нэг хоньны махан бууз гэдэг, өхрийн махан бууз гэдэг нэг хэлээд үзэлч. Өхрийн махан бууз, хоньны махан бууз, 5 цэлийн бууз, хамгийн амтай бууз, гэрэн бууз, цэцгэн бууз, сарн бууз, сарна бууз, хоньны бууз, залхав бууз, мандан бууз, азийн бууз. Оо ямар мондөг юм бэ? Бууз, 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 бууз,